Эртээ эрдийн цагт яс мэлхийнүүд нэгэн уулын оройроо уралдахаар болж гинэ. За тэгээд уралдаад уулын оройроо өсөө явж явах замда зарим нэг хэсэг яс мэлхийнүүд болохоор маш их ядаршигнэ. Тэгээд замаасаа няцаад ингээд зарим нь үлдэж хоцорлоо. За ядарсан ч гэсэн аяллаа, зарим яс мэлхийнүүд үргэлжлүүлсээр л байлаа. Гэвч зам таарж байгаа таарад одоо ингээд бусад амьтад яст мэлхий ямар удаан юм бэ? Яаж тэр дэшээ явах гээд байгаа юм бол хэцүү дээ. За дэмий дээ гэх мэтчлэн зөндөө олон яст мэлхий энэ үгнээс болоод бас л ингээд ядраад за тийм дээ. Заавал тэр дэшээ өсөх хэрэг байна уу да. За болидоо ингэж ядарч яхаар гэдэл зарим нь болоод л ээж гинэ. За ийхүү яст мэлхийний уралдаанд маш цөөхөн яст мэлхий үлдлээ. Тэд ядарсан ч гэсэн бусдын юу гэж хэлснийг тоолгүйгээр урагшилсаар л байсан. Гэвч зарим нь замдаа хөлн нүвдөөд л ерөөсөө ингээд үлдээл ээж гинэ. Хэдийн ингээд гармаар байсан ч гэсэн сэтгэлийн тэнхээ дутаж гин. За ингээд яст мэлхийнүүд нэг нэгээрээ үлдэж хоцорсоор байгаад орой дээр нэг яст мэлхий явсаар байгаад төрүүлж гинэ. Мэдээж уралдаан юм чинь нэгэн төрүүлж таараа. За ингээд төрүүлсэн яст мэлхий болохоор яваад ицсэн багаар урагшлаад ицсэн хүмүүсийн юу гэж хэлж байгааг ерөөсө тоохгүй л яваадсан. За энэ яст мэлхийнээс ингээд ярилцлага авахар ингээд бусад амьтад очиж гинэ. За чи яаж энэ уулын оройроо ингээд явсаар хагаад хүрээд ирвэ? Яг чамтай адилхан ингээд нэг цэгээс ихсэн хүмүүс ч ингээд замдаа ядраад болсон. Чи харин илүү одоо ингээд тэг хүчтэй болохоор төрүүлсэн юм уу? Яаж ингээд төрүүлсэн юм бэ гэдэл ингээд маш их асуултуудаар болж л тээ. Тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь тэр яг ямар учраас тээ үнэхээр ганцаараа ингээд ийм одоо тий тамир тэнхээтэй байсан болохоор төрүүлсэн юм уу? Яг яагаад төрүүлсэн юм бэ гэсэн чинь тухайн яст мэлхий ерөөсөө л дүлийн яст мэлхий байсан. За энэ үлгэрийн яг утга санаа нь гэх юм бол за альва зүйлд чи тууштай зарим тохиолдолд яг энэ яст мэлхий шиг дүлийн юм шиг яг ингээд зоригтой л зөвхөн төвлөрөөд ядарсан ч саад бэрхшээл тулгарсан ч бусад хүмүүс чамайг чадахгүй бол гэж тэ хэлж исэн ч гэсэн дүлийн юм шиг л энэ бүхний тоолгүйгээр зоригтой төвлөрөөл яваад л байх юм бол чи заавал тэр газар очино гэсэн утга санааг илэрхийлсэн байна.